Хай, хүүхэд цэцэрлэгт нь хүргэж гээ. Өнөөдөр нөхөр маань өөр хот руу томилтоор явж байгаа юм. Тэгэд хизээ буцаж ирэхээ сайн мэдгүй. Ер нь 3-4 хоноо л ирчдэг. Угаасаа Бээжин гэсний хол хот шээ хажуухан ойрхон Тянжингийн хот үдийн тэгээд тийшээ хэдэн машинууд аваад явдгийн. Хэдэн машинууд гэдэг нь ажлынх нь. Угаасаа л ажлынх нь л дээ, ямар биднэрт машин байх ш. Нөхөр маань хятад компанид автомат жолоодлогын инженер хийдэг. Тэгээд автомат жолоодлогын машинуудаа аваад Тянжинд аваачаад улсад хүл хэлгэж өгөх ажлаа бас хариуцдаг байхгүй юу? Тэгээд тийш аваад чиж туршдгийг. Тэгээд 1-2-3 сарда нэг удаадаа бол ер нь тийшээ томилтоор яваад идэв. Хүү маань өнөөдөр харин цэцэрлэг дээрээ PPT ярина гэсэн. Тэгэд бит хоёр өчигдөр бэлтсэн. Цагийг нэлийн тулгаад нэлийн давчуухан л бэлтлээ. Гэхдээ өөртөө бит хоёр яг тэгж залхуураад цагийн тулгаж хийгээгүй юм. Зүгээр эдний ангийнхан болохоор хүүхэд олгон ээлжлээ суглаагаар, сэдвээ сонгон суглаагаар дараалал сонгоод PPT ярьдаг байхгүй юу? Тэгэнгүүт яг нэгийг сугалсан хүүхэд жоохон азгүйтэд маргааш нь ярих болоод бэлдэх хугацааг болчих штэ тий. Тэгсэн байхгүй юу? Гэхдээ өөрийнхөө сайн ярьж чадах хөнгөн сэдвийг сугалсан болохоор гайг баха. 大家好，我今天是小讲师。今天我给大家讲的是我最喜欢的节日。我最喜欢的节日是那达慕节日。那达慕节日是蒙古人的传统节日，也是世界上独一无二的节日。那达慕主要有3个活动：摔跤、这样射箭、赛马、赛马。蒙古人很爱马，从小在马背上长大。赛马的马匹年龄是2到7岁的马匹。摔跤，男人摔跤，女人不摔跤，只能看，可以摸、拉、推、压等等，谁叫谁都看看谁有更多力气。射箭，男的女的都可以射箭。最好的射手是一边骑马一边射箭，是这样的。那达慕节日时，人们穿传统旗袍，打扮漂亮，出去草原野餐，吃烤羊肉饼、马奶等好吃的食物。谢谢大家，欢迎来蒙古国看看那达慕节日。哎，那我提问一下啊，刚才通过胡克小哥的介绍，大家知道那达慕是每年的几月份吗？7月，正好是我们可以有假期的时候啊。小朋友如果感兴趣，可以去跟胡克回到蒙古国参加那达慕节。好，谢谢胡克，特别棒啊！ Та нар ер нь хүүхэд багасаа гадаад хэл сурахыг юу гэж боддог вэ? За тэр тусмаа за гадаадд амьдардаг Монгол эцэг эхчүүд хүүхэд нь ингээ багасаа яг орчны нөлөөллөөс болоод тухайн хэлээр илүү сайн ярьдаг болчхоор ямар бодолтой байдаг вэ? Энэ тал дээр би ч гэж нөхөр хоёр анханасаа мэдлэг мэдээл муутай байснаас одоо ер нь нэлийн харамсдаг. Юу вэ гэхлээр хүүгээ анх 5-6 сартад нь л Бээжинд аваад ирсэн байхгүй юу? Тэгээд тэрний дараа улгүй ковид болоод хил хаагтаад Монгол руу амралтаараа ч гэсэн яваад ингээд очиод авах боломжгүй болоод ер нь 3 жил гарan Бээжинд бол ер нь нам сууцсан. Тэгээд тэр хооронд чинь тэгэл хүүхэд томрно, хил доорно. Тэгэд нөхөрөө хоёр болохоор ингэж бодчихсон байхгүй юу? Угаасаа л монгол хүүхэд юм чинь монголоор ярьж чадна. Монголоор л угаасаа хил доорно. Тим юм чинь энд байгаа боломжийг ашиглаад давхар хятад хэл багаас нь заагаад ингээд сурах чийа гэд ингээд тэгж ойлгоцсон за. Тэгээд анх багаас нь ингээд монгол хэлний хажуугаар хятад хэлийг заагаад тэгэд яг ингээд цөмөрөө гэртээ байхдаа монголоор ярина шүү, харин гэрээс гадаа гарахдаа хятадаар ярьдаг болно шүү гэдэг ингээд айгүй их тэгдэг байсан байхгүй. Тэгээд багтаа хүмүүс маань 3-4 нас хүртлээ яг л тэгдэдэг гэсэн. Тэгсэн чинь одоо ингээд сүүл рүүгээ цэцэрлэгч ч юм уу эсвэл гадуур байх хугацаа нь илүү их байгаад гэртээ ингээд харилцах хугацаа нарай ингээд багасаад эхлэхээр ялцчгүй хятад хэлний илүү сайн болчихж байгаа байхгүй юу. Тэгээ сүүл рүүгээ хүн ингээд монголоор өдөөс нь юм асуух юм ярихаар өмнөөс хятадаар ингээд хариулаад хийдэг. За тэгээд чи яагаад монгол хүн юм би хятадаар надтай яриад аа. Хоёлаа гэртээ байгаа өстэй чи надтай монголоор яриач тэрнгүүд
Надад ингэн илүү хурдан байна. Би инхлээрээ илүү сайн ярьж байна гэд яалтчгүй хятад хэлний үгсийн санаа нь ингээд монгол хэлнийхээс нь давчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би уралчж байгаа. Чи ингэж болохгүй шүү дээ. Натаа монголоор яар гэдэг өөрөө цааж өгөөгүй гэж. За өөрөө тэр орчныг бүрдүүлж өгөөгүй гэж хүүхдээс ингэ шахчихж байгаа. Тэнгүүт хүүхд маань нэрвдээд ингээд хөрхөө ярих гад үгээ мэдгүй ингэ бөмбөгнөөд идэв. Тэгэнгүүт тэрэндээ нэрвдээд айц занд нь өөрчлөлт ороод анги дээр муухай аш гаргаад идэв. Тэгэнгүүт багш нь над руу холбогдоод уулзъя гэдэг чиг аахгүй. Тэгэд уулзахаар та нарыг ингээд гадаад хүмүүс гэдгийг мэднэ. Та нар өөрийн гэсэн өөрсдийн онцлог соёл хүмүүжлийн аргатай баг. Гэхдээ манай цэцэрлэгт бас улсын тавигдах стандарт гэж байдаг. Бид нар багш нар болохоор өмнө нь гадаад хүүхдүүдтэй харьцаж үзээгүй яг юм олон улсын хүүхдүүдийн багш нар биш. Бид нар хятадын хүүхдүүдийг яаж л өсгөдөг яг л тэр аргаар хүмүүжүүлнэ. Тийм болохоор гэртээ монголоор гадуур хятадаар гэдэг энийгээ болчих. Хүүхдтэй бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд аль болох хятадаар яар. Жишээ нь гэхэд орой цэцэрлэгээс нь авчаад одоо гэр бүлэрээ цуглаад хоолундаа идчих үедээ одоо та хоёр л хоорондоо монголоор яриад ажил дээр ингэсэн сургууль соёлын гэсэн гадуур тим хүн явж исэн гэд ингээд хүүхэд мэдэх ёстой, сонсож ойлгох ёстой тим сэдвүүдийг монголоор л яриад тахлаар хүүхэд тэндээс ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Хүүхэд эцэг хийхээ ярианаас хүмүүждэг. Гадаа аригчин хүн байлээ. Ёстой муу шүү энтэр гэсэн ийм ярианаас хүртэл хүүхэд арих уханд болохгүй маань гэдэг ийм мэдээллийг авч байдаг. Эцэг эхийн ярианаас маш олон мэдээллийг авч ингэж хүмүүждэг. Гэтэл тэр мэдээллийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй байгаагаас болоод хүүхэд мэдлэг мэдээллээр хомсдох, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байх зэрэг олон сөрөг талтай гэж тэгжиг байхгүй юу? Хэдийгээр багш яг өөрийн өнцгөөс хүүхдийн маань төлөөл хэлжээгээ. Энийг бас шүүмжлэлгүйгээр бүрэн дүүрэн ойлгож дэмжих боломж байгаа ч гэсэн зүгээр энэ хятадын соёл хүмүүжлийг хүү маань зүгээр мэддэг багт л болоо. Зүгээр л монголоороо, монгол заншил соёлоороо өсөж тойрнох нь одоо өсгөж тойрнуулах нь миний үргэл гэж хараад байгаа. Тэгээд тэрийгээ бас бүрэн дүүрэн нэг хэрэгжүүлж чадахгүй л байгаа дах шиг байна шүү дээ. Тэгээд яалтчгүй цэцэрлэг дээрээ сурсан мэдсэн зүйлийг гэртээ ирэхээр нь дахиад монголоор ингээл тайлбарлаад заагаал өгөөд тахад айгүй их цаг авахаас гадна бас нэлийн стресст ачаалал хүүхдэд болон надад бас нэмэгдэхэр л юм бэлээ. За бай бай.